Улаанбаатар хотод 16 цаг 30 минут нийслэлийн захиргааны иргэн шүүхтэр Alta Construction нэг хэмжлэлтэй хотын дарга мөнх хэрэг хариуцагчаар татсан шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Тэгэхээр Alta Construction 2009 онд хотын дарга мөнх хэрийн зөвшөөрлөөр 120 мянгатад 0.9 га газрыг худалдан авсан. За харамсалтай нь мөнх хэр дарга энэхүү зөвшөөрлийг анхнаасаа буруу олгосон байна гэх үндслээр буцаагаад газрын зөвшөөрлийг нь цуцлсан юм а. За Alta Construction-ийн хувьд гэх юм бол зарагдсан бараг буцаахгүй гэдэгчлэн бид нар зүйлээ авсан учраас хотын даргаас хохирлын хэмжээ буюу 2 тэрбум төгрөгийг хэмжилж байгаамаа. Шүүх хуралд 3 дахь этгээд буюу хохирогчдын өмгөөлөгч ирээгүй гэх үндслээр хойшилсан юм а. Түрүүчийн удаа нэхэмжлэгч тал ирээгүй гэх үндслээр хойшилж байсан. Хохирогчдын хувьд нийт эзэмшлийн газарт газар олголоо. Бидний нар харах эрхийг хаалаа гэж ширүүн тэмцэж хотын даргаыг шийдвэрээ эргэж харахад нь хүргэсэн юм а. Өнөөдрийн захиргааны иргэн шүүхтэр хотын дарга нэр дээрх 3 ч нэхэмжлэл байлаа. Хэрвээ хотын дарга шүүх хуралд өөрийн биеэр заавал оролцох ёстой байдаг байсан бол тэр ажлын байр болон гэртеж байж чадхааргүй байна. Нэхэмжлэлүүд бүгд газрын маргаан хуулиа мэдсээр байж буруу газар зөвшөөрлө олгочхоод дараа нь цуцалсан явдалтай холбоотой юм байна. Alta Construction хотын даргаас 2 тэрбумыг нэгснээр олонний анхаарлыг татаад байгаа лээ. Шууд болортуя Батбаатар нар мэдээллээ.